За бямц огт сайд хэлж байна. Бүх сайд нарт дотоод аудит байгаа, гүйцэтгэх удирдлагын дэргэд аудитыг нэгж байгаа, төлөөлөл удирдах зөвлөл бүгдээрээ аудиттай гэж байна. Тэгээ яагаад эдгээр ажил хийхгүй өнөөдрийг болтол ингээд асуудлууд чинь 122 их 80 төгрөгийн асуудал ч одоо 15 их 80-ын зөрчил дутагдaltaй гэж орж ирээд байгаа юм бэ. Энэ хүмүүсээ цаашд нь ажлыг хийлгээд чадж байгааг энэ ажлыг хийлгээд чадахгүй байгаа. Одоо энэ чинь бол жишээлхэд сая нэг дарга хэлээ зогсож шít. Ажил удаашралтай байгаа үннээ хэлье гэд. Улсын хурал дээр удаашралтай байгаа гэж хэлхийн тулд энэ чинь дарга байх шаардлага байхгүй шүү дээ. Эдрий ч одоо халахын халаад солихын солиод ажил хийж чадж байгааг энэ ажлын хийлгээ явахгүй бол Монгол улсад энэ удаашралтай байгаа дарга нар чинь гай болоод шүү дээ. Тэгээ одоо энэ сайд нар нь бас хариуцлага хүлээхгүй энэ бусад компаниуд нь хариуцдаг гэдэг юм. Тийм учраас та нарыг сайд бол гэж ингэж томилоод байгаа юм шүү. Та нар доошоо хариуцлага тооцох ёстой юм шүү. Тэгээ бид нар хинээс нь хариуцлага нэх юм. Тэгээ энэ асуудлуудаа цаашид анхаарад тэгээд одоо энэ за уг нь хариулт өгөөд тэгээд одоо шаардлагагүй хангахгүй байна гэвэл 1 минут нэмж асуух хэрэгтэй байхгүй. Дэгээрээ. За Магнас сүрэн дараагаар хариулаад. Дөрөв намрын микрофон. За цогтуудар гишүүний асуултанд хариулъя. За аудитын нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон засгийн газрын санхүүгийн нэгдгсэн тайланд бид нар нэлээд олон тооны зөвлөмжүүд за Монгол улсын их хурлд толиулах асуудлууд за ерөнхий сайд засгийн газрын гишүүдэд толиулах зөвлөмжүүдийг өгсөн байж байгаа. За ингээд бид нар ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр зэрэг зарим асуудлууд бол олон жил давнаад ингээд давтагдаад байна. Ерөөсө жил болгоны аудитын тайлангаар энэ илрүүлэлтүүд гараад байгаа учраас энэ жил бид нар улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн боломжийг ашиглаад төсвийн зарлалын хяналтын дэд хороо, төсвийн байнгын хороо дээр яриад энэ улсын хурлын тогтоолын төсөл басныг гаргаж нэг тийш нь шийдэхгүй бол энэ зөрчлүүд бол за 4 намрын микрофоныг нэмж өгье. Зөрчлүүд ингээд давтагдаад байгаа учраас энэ дээр бид нар нэг тийшээ нь шийдээд улсын хурлын хяналтын бүтцийн байгууллагууд байнгын ордын ажлын албатайгаа хамтраад энэ дээр хүч авсраа тодорхой шийдлүүд гаргаж хяналт хариуцлагыг ингэж хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй юм байна гэсэн ийм саналыг оруулж ирээд түрүүн аудитын дүгнэлтэнд тусгагдсан байгаа. За тэр засгийн газрын гадны зээл тусламжтай холбоотой сангийн сайдын хэлж байгаа дээр бол манай зөвлөмж дээр засгийн газраар болон улсын хурлаар гэрээ хэлцээрийг сойрхон батлахтаа энэ шатанд нь энэ бодлогын төвшөнд энийг онцгойлон анхаарахгүй бол яг тэр баталсан гэрээ хэлцээр дотор бол гадны тухайн санхүүжүүлэгч орноос гүйцэтгэгч нь орж ирнэ. Тим хөрөнгө юм тэдний тоног төхөөрөмж байна гэдээ ингээ хийчихэр нэгэнт батлагдсан зээл тусламжийг бол тэгж хэрэгжүүлэхөөс өөр гарцгүй болчиход байгаа нь бас сөргөөр нөлөөлж